чуулганаар бол хамгийн хүлээлт үүсгэж байгаа анхаарал татж байгаа гол асуудал бол яалтчгүй амнаатын хуулийн төсөл байна л да. Тэгэхээр одоогийн байдлаар бол энэ эцэлэгдэн батлагдах хэсэг нь бол тодорхойг нөхцөл байдал үүсээд байгаа. Тэгэхээр томоохон хөрөнгө оруулагч талтай гэрээг бол эцэлсний дараагаар нөхцлүүдэд тодорхой болгосны дараа бол батлыг гэдэг ийм саналыг бол оруулаад байгаа шүү дээ. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? Ашигтнуултын хуулинд нэг дөрвтэй том олон өөрчлөлт бол оруулж чадаагүй засгийн газраас оруулж ирсэн санал нь. Тэгээ нэг 3 реформын шинжтэй асуудал байгааг нэг нь амнат буюу роялтигийн асуудал. Тэгээ энэ дээр засгийн газрын байр суурь нь бол 10% нийт роялтитай орохоор 5 дээр нэмэх нь 5 гэдэг хөлбөр оруулсан боловч одоо Дамжин сайдын сүүлийн үед хийж байгаа мэдээллүүдээс харахад энийгээ бас жоохон эргэлзээтэй байдалд оруулчлаа. Тэнд бол жоохон харамсаж байгаа. Ерөн санаагаар болдог бол одоо амнаатынхаа тэр заалтыг баталчих хэрэгтэй. Тэгвэл хэрэгж хугацааг нь одоо жоохон онцлуулж тавьж болно шүү дээ. Түүнээс биш тэр амнааттай хэсгийг орхиж байгаад бус хэсгийг батлуулыг гэвэл нэг олигтой реформд энд үлдэхэргүй болчиход байгаа. Энэ тэгээд зах зээлд эргүүлээд одоо ямар сөрөг нөлөө чирэгдэл үүсгэж байгаа гэж таны зүгээс харж байна вэ? Яг Монгол улсын стратегийн эрх ашигыг харсан хувилбар нь бол энэ 5 дээр нэмэх 5 ч юм уу хувилбар ер нь өнөөдөр батлагдах ёстой. Энэ бол одоо зэсийн салбарыг илүү том болгох, одоогийн байгаагаас нэг 2-3 дахин томруулах ийм чухал ажил бүтэлтэй заалт байгаад идэг. Гэтэл нэр бүхий гишүүд энэ дээр яг оюутлогын тэр онтрагийн лицензэнд ор байгаа хэсгээс оюутлогод ирэх ногдол ашиг юу вэ? Оюутлогод ирэх орлогоос нь өндөр амнат авах хэрэгтэй гэдэг нэг тийм байр суурь илэрхийлээд тэрийг нь давсан тийм хариултыг ерөнхийдөө одоо хүмүүс өгч чадахгүй байгаа нь харамсалтай байна. Ерөнхийдөө энэ хууль батлагдахгүй байгаатай холбоотойгоос дараагийн шатанда хэрэгжиж болох томоохон бас шин төслүүд бол ийм удаашрах ч юм уу одоо зогсон байдалд орох ч юм ийм хөндөрлөд үүсэж байгаа гэдэг та өмнө дурдчихсан шүү дээ. Тэгэхээр одоо энэ удаагийн хаврын чуулганаар баталж амжихгүй болвол за магадгүй дунд олон урт хугацаанд шин төслүүд хэрэг хоцрогдол үүсгэх ийм эрсдэлтэй байгаа вэ? Богино хугацааны хор хохирол нь бол одоо нэг бэлтгэгчээд байгаа зэсийн экспортын хэмжээг нэг 20-30% нэмэгдүүлэх боломжтой төслүүдэд эргэлзээтэй байдал үүсээд тэд дахиад нэг 3 жил хойшлохоор ийм нөхцөл байдал руу хөндөд байна. Хамгийн хортой нь зэсийн экспортыг нэг 2035-2045 оны хооронд 1 саяас дээш сая 500 ч юм уу хүргэх. Энэ нь өөрөө зэсийн одоо экспортын орлого энэ жил зэсийн экспортын орлогын 10 тэрбум доллар хүрч магадгүй шүү дээ. Гэтэл энийг бүр 20 тэрбумаас дээш болгох 25 тэрбум руу аваачих тэр орлогонд одоо нэмэр болох 35 оноос цааш Монгол улсад ашиглалтанд орох ёстой төслүүд буюу одоогор нэгдэг байгаа төслүүдэд хайгуулын хөрөнгө оруулалтанд саадлаад байна. Тэгэхээр энэ оны ихээр бас та мандлист ярилцлага өгөх үеэрээ за түүхэн эдүүдийн олон улсын үнийн савлгаатай холбоотой боломжийг бол ашиглаж болох юм боломжтой үе бас байна гэж харж байгааг хэлжсэн. Тэгэхээр одоо эргээд нөхцөл байдал эргээд түүхэн эдүүдийн үн эргээд тогтворж байгаа хөдөлгөөнд орж ирж байгаа. Тэгэхээр Монгол улсын олон улсын энэ савлгаатай хөдөлгөөний бас юм цонх үеийг нь өөрсдөө ашигтай байдлаар ер нь ашиглаж чадсан болов та нэр байр суурьтай. За зэсийн гайгүй энэ цонх үе нэг дахиад 3-4 жил үргэлжлэх байх. Алтуул яг нөгөө дэлхийн геополитик дайм байлдаантай холбоотой учраас 5000 хүрч ирсэн буцаад одоо 4000 руу унж явах шиг байна тий. Тэгэхээр алтан дээр ч гэсэн ер нь миний байр суурь хэвээрээ байгаа. Алт олборлолтын хэмжээ одоо 10 тонноос ч бараг доошоо унж байгаа нь бол том эрсдэл. Тийм учраас бид алтыг 30 тонн 40 тонн руу хүргэх ёстой. Тэр зорилтонд бол яг хуу алтны хайгуулыг эрчимжүүлэх. За тэгээд алтан дээр одоо нэг тийм жижиг сажигдал орж байгаа асуудлуудын шийдвэрлэх энэ асуудал бол үргэлжлээ явах хэрэгтэй. Хамгийн гол асуудал зэс дээр байгаад байна. Тэгээд зэсийн хувьд одоо би 2 хувилбар дээр ер нь засгийн газар нэлээд зоримог ажилласаа гэж бодож байна. Нэг нь ер нь бол энэ 5 дээр нэмэх 5 гэдгийг оруулаад ер нь баталчих хэрэгтэй. Одоо яг тэр Батнайрамтал гишүүн ч юм уу Солонгоо гэдэг хүмүүсийн тавьж байгаа өнцөг бол бас яг нэг бодох үс өнцөг мөн үү гэвэл мөн. Гэхдээ амнаатыг өнөөдөр биш гэхэд 2 жилийн дараа буулгах, өнөөдөр буулгахын хооронд ямар асуудал байна уу гэхээр нэгэнт өнөөдөр оюутлогоо дээр онтроо дээр ямар ч хилцээр хийсэн бэ? 2-3 жилийн дараа
нөгөө шинэ хууль мөрдөгдөд эхлэнгүүт таатай нөхцөлийг тэднэрт олгохоор тэртээ дэргүүл тэр одоо шинжлэгдсэн амнат руу орно. Тийм учраас тэрийг нэгдүгээр харах хэрэгтэй. Хоёрдугаарт ер нь оюутлогын орлого энэ жил 8 тэрбум ч юм уу алтны үн ямар байхаас хамаарат 9 тэрбум ч болж магадгүй байна. Тэгээ ийм үед одоо энэ хүмүүсийн гаргаж тавиад байгаа аргумент бол зэсийн үнийг бүр нэг 2-3 доллар per pound гэдгээр ботцсон үнэн дээр л юмнууд яваад байгаа шүү дээ. Гэтэл одоо яг бодит байдал бол зэсийн үн паунд нь 6 доллар тэрнээс дээш байгаад байгаа үед ер нь ойрын нэг 2-3 жилийн оюутлогын ашгаар нөгөө стратегийн хөрөнгө оруулагч нараас авсан том зээлүүдийн зөнгөлөх хэсэг нь дарагдчихна. Тэгээ энэ дарагдаад явах үед тэртээ дөрвөн ногдол ашиг авах хугацаа ер нь бол энэ зэсийн үн өндөр байгаа учраас ойртож байгаа үед нэг юм олон жилийн бараг 50-60 жилийн дундаж дээр тавьсан тооцоон дээр одоо ер нь яриад тах нь бол стратеги ачаал бүгдлээ алдчихж байгаа байхгүй. За тэгэхээр хуулийн төсөлдөөс амнатын орлогоос орон нутагт дахиад ойрлох хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудлаас тусгаж өгсөн байгаа. Тэгэхээр энэ нь уул уурхайтай бүс нутгийн эсэргүүцэл нийгмийн зөвшөөрлийг ерөөхдөө бууруулахад хангалттай гэж таны зүгээс харж байна уу? Зүгээр миний хүслээр болдог бол одоо нэг 0.5% мөн 1% орон нутгийн амнат гэдэг баг шууд нэр зоосон амнатыг хуулиар олгочих бол их зүгээр байсан. Одоо энэ орон нутагт амнат очиод байгаа очихгүй байгаа асуудал уул нь бол өнгөрсөн хугацаанд ашигт малтуулын тухай хуульд байсан л байхгүй юу? Нэг 15%, 20%, 30% ч юм уу тий амнатыг орон нутагт өгье гэдэг. Гэтэл яагаад гэдэг вэ гэхээр одоо сангийн амны бодлого дундуур нь орж ирээл одоо онд амнаад зарцуулж чадаагүй мөнгөний буцаагаад төсвөрөө татчихдаг ч юм уу. Эсвэл одоо тухайн үеийн засгийн газрын үзмжээр нэг орон нутагт очих үеийг хэсгэж багасгаад байсан. Одоо бол томьёол нь ямар байгаа гэхээр нийт амнатыг улсын санд төвлөрүүлнэ. Тэрнээсээ нэг 15% орон нутагт өгнө гэдэг. Тэгтээ тэр засгийн газрын үзмжээр бас л өгөхөөр юм үлдчихэд байгаа. Тэгэхээр ер нь энийг орон нутгийн хөгжилтэй улсын төсвөөс арай хамааралгүйгээр орон нутгийн хөрөнгө оруулалтууд хийх боломжийг олгохын тулд зөвхөн миний хүслээр болдог бол нийт орлогын бохир орлогын нэг 0.5-аас 1% амнат гээд шууд нэр заагаад тэр нь орон нутгийн амнат гээд тэгээд төсвөөс гадуур яваад хэрвээ тухайн жилдээ орон нутгийг зарцуулж амжихгүй бол дараа жилдээ тэр орон нутгийн хөгжлийн санд нь ингээд хоригдлогтой явдаг ч юм уу тий. Тэгээд орон нутагт үнэхээр тэр нь бол нэг тийм одоо орон нутгийнхаа баялагийг ашигласны өгөөж нь орон нутагтаа хөрөнгөлөгдөж явах тэр хувилбарлуу явагдсан бол их сайн байсан. Харамсалтай нь яг тийм хувилбараар томьёологдож орж ирээгүй. Би зөвхөн их хурлын гишүүд зарчмын зөрүүтэй иймэрхүү санал нэгдүгээрт оруулаасаа гэж бодож байгаа. Тэгэх юм бол энэ орон нутгийн ард иргэдийн дэмжлэгийг энэ ашигт малтуулын тухай хуульд ихээр анхаарлыг хандуулна. Ер нь ард иргэдийн өсөж байгаа зүйлтэй нийцнэ. За яг хуу тэгдгүү маа гэхэд яг одоогийн засгийн газрын явж байгаа хувилбараар явах бол бас яг нэгч муу хувилбар биш. Ямар ч байсан орон нутагт хуваарлагдана. Энийг нь төсвөөс нь салгаад одоо хөгжлийн сантай нас тодорхой хэмжээнд холбох тийм зохицуултууд хийжүүлэх зүгээр. За хуулийн төсөлд хөдөр баяжмал за боловсруулсан бүтээгдэхүүнд ногдох нэмэлт амнатын дээд хэмжээг ялгаатай бууруулах саналаас яригдсан харал татсан ба энэ нь нэмэн үртэг шингэсэн үйлдвэрлэлийг ер нь боддоор дэмжих механизм болж чадна гэж таарч байна. Яг нэг суур механизмуудын нэг нь мөн. Ер нь манай улсын амнатын бодлого дотор түүгээр нь гаргах тусам өндөр амнаттай. Тэгээд боловсруулах тусам тэр нь буурдаг энэ философи бол байсаар ирсэн. За одоо энийг бид ер нь бол яг критикл ашигт малтмалтай холбоод харахад критикл ашигт малтмал айлуулах Монгол улсад боловсруулалтад гарах нь өөрөө Монгол улсад нэг үйлдвэр технологийн паркууд тэрийг дагсан кластерууд үүсгэхийг дэмжих юм боломж байна. За ялангуяа сүүлийн 1 жилийн трендийг ажиллах юм бол ашигт малтмал суурьтай үйлдвэр технологийн паркууд ихээр байгуулагдах чиглэл рүү орчлоо. Энэ бол ер нь Монгол улс ашигт малтмал суурьтай аж үйлдвэрчлэлт рүү явах босгон дээр байна. Тэгэхээр энэ үед бид энэ бодлогоо яг цааш нь зөв үргэлжлүүлээ явах хэрэгтэй. Энэ бол зөв зүйл. Монгол улс чухал ашигт малтмалын жагсаалт за батлаа гэхэд за дараагийн алхам нь ямар ах ёстой гэж харж байна. Магадгүй геологийн мэдээлэл хөрөнгө оруулалтын багц боловсруулах үйлдвэр за эсвэл худалдаа авахч орнуудад урт хугацааны гэрэн дээр илүү төвлөрөх ёстой юу? Яг таны хэлсэн хэдэн зүйл хамгийн чухал зүйлс мөн бүрэн санал нийлж байгаа. Энэ ашигт малтмалын хууль дотор нэг 3-4 концепцийн чанартай зүйл байгаа гэж миний хэлсэн дотор
засгийн газраас критик лашмалтмалыг чагсаалтыг баталж байх энэтэй холбоотой замын зураг стратеги гаргаж явах тийм заалт байгаа. Тэгээ энэ бол яг суур заалт болно. Энэ гарснараа нэг 2-3 Монголд өнөөдөр эдрээтэй байгаа асуудлыг шийдэх юм. Нэг нь энэ критик лашмалтмалыг дагсан одоо цэцрэг төвт ашиглалтмалч гэдэг юм нэг ийм зүйл байгаа. Тэгээ энэ дээр бас засгийн газар жоохон гайхсан байр суурьтай, их хурл дээр гайхсан байр суурьтай олон нийт бас тодорхойгүй байдал байгаа. Ер нь бол дагнаад ураны ч юм уу ордууд байгаа бол тэрийг одоо цэцрэг төвт ашиглалтмалтын хуультай бол тэрэндээ оруулдаг тийм практик бол улсад байдаг. Гэтэл жишээлхэд энтхийн 2024 оны жишээг ингээ аваад үзэх юм бол нөгөө газрын уур элемент ч юм уу критик ашиглалтмал дагсан баг зэргийн юм цэцрэг төвт хоримтлалыг бол ердийн ашиглалтмал руугаа нэгмөр оруулаа шийдсэн. Энэ нь өөрөө нөгөө нэг хөрөнгө оруулалтанд тодорхойгүй байдлыг арилгадаг. Тэгэхээр энэ ингэж орж ирснээр одоо жишээлбэл халдсан бүрэг дээр үүсээд байгаа одоо цэцэргийн асуудал ч гэх юм уу те тойрогтой холбоотой ингээд олон нийт гайхаад байгаа их хурл гайхаад байгаа асуудал шиг ийм асуудал цааш гарахгүй байх ийм ач холбогдолтой учраас энэ бас батлагдчихсаа гэж бодож байгаа. За энэ гараад ирсний дараа манай улсын хувьд одоо засгийн газрын юм уу ерөнхийлөгчийн түвшинд гадаад харилцаан дээрээ гадны том хөрөнгө оруулагч нар та ярих тул нэлээд суур ийм орчин бүрдчихэ. Энэ гадны том хөрөнгө оруулагч нар орж ирээд Монголд критик лашмалтмал суурьтай болон зис суурьтай ийм кластеруудыг байгуулад эхлүүл Монгол улс экспортын аж үйлдвэрийн салбартай болох юм. За уул уурхайн бүтээгдэхүүнийг одоо биржээр арилжаалж байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол бүтээгдэхүүний экспортын бүтээгдэхүүний үнийг бас ил тод болгох юм зорилго бол агуулгдаж байгаа. Тэгэхээр нөгөө талдаа чухал ашигт малтамлалын хувьд за биржээр борлуулах боломж нь ер нь хэр бодтой гэж харж байна. Эсвэл урт хугацааны офтек гэрээ илүү тохиромжтой гэж харж байна уу? Энэ жишг үн гэдэг нэг юм нэг хэсэг явсан. Энэ яагаад гэнэ үг гэхээр хөлийн цаана нэг өөр гэрээ хийгээд Монгол улсад татварт мэдүүлэхдээ бас нэг өөр үнээр гэрээ мэдүүлээд дунд нь завшаад байсан. Эсвэл одоо тээврийн дээр завшаад байсан нэг юм асуудлууд байсан л да. Тэгээ Монголын эдийн засгийг зөнхлөн бүрдүүлж яадаг гол хоёр салбар нь зис нүүрс гэдэг энэ хоёр салбар хоёулаа тэр нэг тээврээс нэлээд хамааралтай. Тээврийн зардал нэлээд их хувь эзэлждэг. За нүүрс нь бол биржээр биш нэг орон нутгийн гэрээгээр явчихаар бас нэг тийм бодлон орчод ирсэн учраас одоо Монгол улсын ашиглалтмалын биржийг нэвтрүүлсэн нь бол тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн. Тэгээ энэ хоёр дээр бол ер нь цаашдаа ч гэсэн энийгээ баримтлан явахд буруу юм байхгүй. Критик ашиглалтмалын хувьд бол объем багтай. За дээр нь ихэнх нь Монголд одоо боловсруулагдах бодлого цаашдаа засгаас барих байх. Тэгэхээр Монголоос критик минерал одоо хятад руу экспортлогдохдоо бол яг баяжмал ч юм уу те нэг завсрын бүтээгдэхүүн хэлбэрээр гарч магадгүй 3 дахь хөрш рүү гарахтаа дахиад тэрнээс дахиж нэг шат боловсруулагдаа гарах учраас зүгээр тийм нэлээд цаашаа боловсруулагдсан юм дээр бол биржийн механизм ажиллах боломж багасна, ач холбогдолч нэг багтаа болно. Улсын төсөв талаас харах юм бол тэгэхээр зүгээр яг одоогор бол хийсвэрээр яг ямар критик ашиглалтмал гэдэг нь тодорхойгүй байгаа үед бол яг тэр бирж гэдэг ерөнхий зүйл нь одоохондоо явж хат гэмүү гэж бодож байгаа. Цаашдаа яг наривчлагдаад одоо критик ашиглалтмал засгийн газар бараг 20-ыг зарлах байх. Олон улсын жишгээр бол 30 гаруй элемент байгаа. Тэр болгон дээр биржээр явах боломж байгаа. За тэгээ офтек бусад янз бүрийн гэрээ хэлцээрийн механизмууд явах болно. Санал нээлттэй байгаа учраас миний зүгээр хувийн бодол бол өнөөдөр тэрэн дээр реактор ач холбогдол өгч нийгмийг талцгаалах ч юм уу цаг биш гэж үзэж байна. За сүүлийн асуулт ялцч нүүрсний төсөлт холбоотой танаас байр суурийг сонсомоор байна л да. Тэгэхээр ойрын хугацааны төлөвийг харах юм бол оны эхний 5 сард Монгол улс бол за 50 сая гаруй тонн нүүрсийг бол экспортлсон дүр зурагтай. За гэтээ сүүлд бас 5 сард хятадд томоохон уурхай асуудал бол гарсан байгаа. Тэгээд нийлүүлэлт нь бол ерөнхийдөө хумигдах хүлээлт олон улсад бол үүссэн байгаа. Тэгэхээр энэ оны нүүрсний экспортын дотоодын төсөөллийг таны хувьд та хэрэг харж байна? Хятадын үн тогтоход бас Монголын экспортын хэмжээ бас тодорхой хэмжээнд нөлөөлт юм болцсон байна. За хятадууд шансын энтерт бол яг уурхаануудыг ихээр хаагаад байгаа юм байна. Би энийг хоёр талаас нь харж байгаа. За нэгдүгээр хятадуудын албан ёсны тайлбар бол аюулгүй ажиллагаа одоо осол гараад байна ч гэх юм уу те байгаль орчин гэх мэт шалтгаан байгаа. Тэрийг нь бол ер нь үндэслэлтэй гэж ойлгож байгаа.
Нөгөө талаар ер нь хятадын гангийн хэрэглээ аажмаар буурах байх. Тэрнээс болж том хүчин чадалтай уурхаануудаа эрсдэлд оруулж дампуур болохгүй тулд ер нь шаардлагагүй уурхаануудаа ер нь алсаас нь хаагаад эхэлж байгаа байх. Тэгээд хятадуудын бодлого нэг бол одоо өндөр хүчин чадалтай бөгөөд одоо бага зардлаар олболж болж байгаа уурхаануудаа урт хугацаанд авч үлдэх. Тэнд нэг тодорхой хэмжээний гэп үүсхийг нь бол импортоор нөхөх те Монгол, Орос, Хойд Солонгос, Индонез, Австрали гэдэг улсуудаас нөхөх гэдэг нэг нэлээд ийм алсыг харсан бодлогоос явж магадгүй гэж бодоод байгаа. Тэгэхээр энд бол зөвхөн яг 2026 онд одоо тэр 200-аас 240 хооронд нэг үнэ байгаад байна шүү дээ. Тэр бол хадгалагдах юм шиг байна. За тэгэл тэрнээс цааш нэг хайж жоохон жил болгоно нэг баг ундаг нэг ийм л зах зээл рүү орж ийн удаа л гэж бодоод байна. Тэгээ манай улс бол одоо жишээлбэл Бортигийг сая өнгөрсөн 7 хоногт нээлтийг хийчлээ. Тэгээ оны эцсээр магадгүй баг зэрэг экспортлогдоод эхлэх юм байлгүй дээ. Тэгэхээр манай экспорт өссөд байх нэг ийм юм бол байна. Энийг бол 30 он хүртэл хадгалахд болох байх. Гэхдээ манай улс зөвхөн ер нь нэг маш боломжтой харж явах зүйл бол хятадын урт хугацааны бууралтыг л харах хэрэгтэй гэж боддог байна. За өнөөдөр манай студид хүрэлцэн ирж чухал ашигт малтамлын салбартаас тулгамдж байгаа гол асуудлууд болон за гол түүхийдүүдийн экспортын төсөөлөл болон бас төлөв байдлын талаар барьсаар өргөсөнд баярлалаа.